За сайн байна уу? За өнөөдөр Япончуудын амьдралын нуучийг ойлгосон. Япончуудын амжилттай, аз жаргалтай амьдарч байгаа нууч нь бол ерөөсөн 10 жил байна. За 10 жил гэсэн ерөөсөн 10 үг байна. Япон хүмүүсийн амны уншлага болдог. Нэг ёсондоо энэ 10 үгийг ойлгох юм бол Япончуудын амьдралын нууч руу нэвтрэлэх гэсэн. Тэр хүмүүсийн амьдрах арга энэ 10 үгэнд томьёолгосон байна. За ингээд энэ 10 үгийг маш товчхон тайлбарлаад ивэ. За Япон дуудлагыг бас хэлнэ. Тэгэхээр чэйжлээд авах хэрэгтэй. Тэмдэглээд авах хэрэгтэй. Бид нарын үгийн сан бас 10 үгээр баяжж гин гэж ойлгож байна. Энэ 10 үгийг мэдчих юм бол бид нар ч гэсэн илүү аж жаргалтай, амжилт бүтээлтэй, сэтгэл хангалуун амьдрах боломжтой. За ингээд эннийх нь нэгдүгээр нь икигай. За икигайын талаар бол урд нь бас ярьж өнгөрсөн. Тусгай ном болж хэвлэгдсэн Япончуудын амьдралын насан турш судлаад за энэ нь бол икигай гэсэн ойлголт юм байна гэдэг ингээд ном болгоо бичсэн байдаг. За хэрвээ икигайын талаар дэлгэрэнгүй ойлголттой болыг юм бол урд нь хийсэн энэ бичлэгийг сонсож болно. За тэгвэл икигай гэж юу юм? За энэ икигай бол амьдрах шалтгаан, амьдралын утга учир, амьдралаас баяр баясгалан мэдрэх гэсэн ийм утгатай Япон үг хоёр үгнээс бүрдэж байгаа юм. За ики болоод гай гэсэн. Ики гэдэг нь бол амьдрах, амьдрал гэсэн үг. Гай гэдэг нь бол үндсэн, утга учир, үршим гэсэн үг. Ингээд нийлүүлээд болвол икигай гэдэг нь амьд явах үндсэн. Эсвэл амьдралд утга учир өгдөг зүйл гэсэн ийм санааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол амьдралын утга гэсэн. За тэгэхээр амьдралынхаа утгыг яаж олох вэ? Бид нар бол амьдрал утгагүй байна. Юуны төлөө яаж амьдрахаа мэдэхгүй байна гэж тэгж боддог, ярьдаг хүмүүс олон байна. За энэ бол мэдээж маш их хүнд сэдв. Бид нарын амьдралын утга юу юм? Яг гэж амьдраад байгаа юм. За энийг ойлгох гээд олоход бол энэ икигай туслах юм байна. За тэгэхээр яаж икигай олох вэ гэдэг зэрэг дөрвөн зүйлийн огтлолцол дээр энэ икигай байдаг. Амьдралын утга бол олон байна. Тэрнийхэн төлөө янз бүрийн амьдрах хэлбэрүүдийг бас сонгож болно. Гэсэн ч гэсэн хамгийн сайн дээдийн дээд икигай нь юу юм? За энэ нь бол одоо ярих гэж энэ дөрвөн зүйлийн нийлвэр гэсэн. За нэгдүгээр чи юунд хамгийн дуртай вэ? Өөрийнхөө дуртай зүйлийг өөрөөсөө асууна гэсэн. Дуртай зүйл чи юу гэдэг зэрэг өөрийг чинь хамгийн баяр баясгалантай болгох зүйлийг хэлж байгаа юм. За энэ бол өөр чинь хамгийн дуртай зүйл. 60 хүмүүс бол өөрийнхөө дуртай зүйлийг мэддэггүй. Надад нэг их дуртай зүйл байдгүй шүү дээ гэж ярьдаг. Тэгэхээр тэр бол мэдгүй байна гэсэн үг. Өөрийг чинь баяр баясгалантай болгох зүйл гэсэн. За тэр бол өөрийг чинь дуртай зүйл. Жишээлбэл ном унших үед баяр баясгалантай болж байвал тэр өөрийн чинь дуртай зүйл гэсэн. Хоол идэх үед хамгийн их баяр баясгалан мэдэрдэг юм бол өөрийн чинь дуртай зүйл хоол идэх гэсэн. За хоёрдугаард нь чи юунд хамгийн сайн бэ гэсэн асуултыг тавина. За энэ нь ямар ач холбогдолтой вэ гэдэг чинь өөрийн чинь авьяас чадварыг тодорхойлно. Би жураг журахтаа сайн гэвэл энэ жураг журах авьяастай гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө авьяас чадварыг яад тодорхойлох вэ гэдэг чинь би юунд сайн бэ гэд асуусан энэ асуултаар тодорхойлох гэсэн. За гуравдугаард нь дэлхий юу хэрэгжээтэй гэж үзэж байна. Дэлхий гэдэг юм уу? Эсвэл улс үндэстэн эсвэл манай монголчуудад юу хэрэгтэй гэж үзэж байна уу? За энэ асуултыг тавина. За энэ нь юу вэ гэдэг зэрэг дэлхийн нийт улс үндэстэн нийгэм нийтийн төлөө ямар тустай зүйл хийж болох уу гэдгийг тодорхойлоход тус болно. Жишээлх юм бол хүмүүс дэлхийн нийтээр улс чинь хоол хүнс хэрэгтэй ийм хэрэгжээтэй байна гэж ойлгож байгаа юм болвол хүнсний үйлдвэрлэл их нь биш үү? Тариа тарьдаг ч юм уу? Мал аж ахуйн хөгжүүлэх ч юм уу? Тэгээ энэ болвол тустай зүйл. Бусдын төлөө нийгэм нийт улс үндэсний төлөө. Өнөөдөр Монголд ямар байдал үүсэж байна? Жамын төгжрөл байна. Тэгвэл жамын төгжрлийг арилгах, энээс гарах аргын нэг юм болвол энэ улс үндэстэнд оруулж байгаа хувь нэмэр болно. Асар том. За дөрөвдүгээрд нь чи юугаар орлого олох боломжтой вэ? За мал аж ахуй эрхлэнэ гэдэг ч юм уу? Газар тариа дээр эрхлэнэ гэдэг ч юм уу? Заавал өөрт чинь амьдралын баталгааг хангах арга байх хэрэгтэй. Тэгэхгүй болвол саяын ярьсан 3 зүйл бэлэхгүй гэсэн үг. Өөрөө орох орон ооцох цайгүй байж байгаа бусдын төлөө амьдарч чаддаг. Өөрийнхөө дуртай зүйл хийж чаддаг. Тийм учраас заавал орлогын их усүр байх хэрэгтэй. Ингээд энэ дөрвөн зүйлийн огтлолцол болвол икигайын хамгийн дээд хэлбэр гэсэн.
өөрийнхөө авьяас чадварын дагуу өөрийнхөө дуртай зүйлээ хийдэг. Тэгээ тэр нь болтой зэрэг нийгэм нийтэд тус болдог. Тэгээ тэндээс орлого орж ирдэг. Амьдралынхаа бодлогыг хангаж чаддаг. Энэ нь бол икигай амьдралын хамгийн дээд хэлбэр. За тэгэхээр Япон хүмүүс бол энэ зарчмыг тавьж ажиллах байх нь шүү дээ. Энэ дөрвөн нөхцөлийг жирэг хангаж чадчихна уугүй байна уу гэдгийг үндэслэл болгодог. Тэгэхээр өөрөө ч аж жаргалтай, амжилттай нийгэм нийтээр нь сайн сайхан болох ийм хандлага үүсчих юм. За энэ нь бол бас нэгсэндээ өнөөдрийн Японы нийгэм аж жаргалтай, хөгжил төвшөлтэй, амгалан тайван байж байгаагийн хамгийн гол шалтгаан нэг юм байна. Жишээлх юм бол энэ зөв одоо амьдралынхаа утгыг тодорхойлоод ажиллаж амьдарч байгаа хүмүүсүүд олон байж байгаа юм. Икигайтай хүмүүс. Жишээл багш байж байна. Багшийнхаа ажил дуртай. Тэрэндээ мэрэгчсэн. Тэрүүгээр хүүхдүүдийг хүмүүжүүлж байна. Тэндээс нь орлого нь орж ирж байна. Эмч байж, малчин, тариачин, бүр цэвэрлэгч. Энэ бүх ажил мэргэжилд икигай байж байгаа юм. Жишээлх юм бол усаж өгч, балжин 8 говь байж байна. Энэ усаж өгөх ажилдаа дуртай. За энд маш их одоо мэрэгшсэн. Тэгээд энэ бол усаж өгнө гэдэг бол уух хөстэй болгоно гэдэг бол бусдын сайн сайхны төлөө ажил. Тэгээд эндээс орлого орж ирж амжиргааны их усүрэн хангаж чадаж байгаа юм. За энэ бол энэ икигай гэдэг ойлголтыг ойлгоход туслах хамгийн сонгогдох жишээ. Ингиж гайхамшигтай амьдарч байгаа хүмүүс бас байж байгаа юм. Бид нарын донд ерөөсөө бүх л одоо салвар икигай байж байгаа юм. За хоёрдугаар нь бол шошин. Шошин гэж юу вэ гэхтэй зэрэг эхлэн сурвалжчийн сэтгэл анхлан суралцж гэсэн. Энгийн нээлттэй сониоч хандлагатай байх ёстой гэсэн ийм үг юм байгаа юм. За энэ үг нь бол хоёр үгнээс бүрдэж байгаа. Нэг нь бол шуу. Шуу гэдэг нь анхнаа, эхнээ, шин гэдэг нь сэтгэл зүрх гэсэн үг. Ингээд энэ шошин гэж хэлнэ. За энэ нь бол юмыг анх удаа харж байгаа юм шиг. Тийм хөндлөлтөй, сониоч жантай, нээлттэй сэтгэлээр хандах ийм хандлага. Яагаад бид нар бүхэж зүйлэд шошин байх ёстой вэ гэдэг зэрэг дийлэн хүмүүсүүд бол бүгд одоо өөрийгөө анхлан сурахч биш гэж үздэг. Би аль хэдийн сурсан, мэдсэн, эзэмшсэн. Өөрөөр хэлэх юм бол би баргал бүгдийг мэддэг, чаддаг гэсэн ийм хандлагатай байдаг. Тэгэхээр яах вэ? Хөгжихөн болчихдөг юм байна. Бардамлсан, биеэн тоосон, тэр тусмаа хүн нас явах тусмаа ямар нэгэн ажил мэргэжилд дадлагчих тусмаа тийм болдог. Энэ бол хөгжил жогсны шинж. Тийм учраас Япон хүмүүс яах вэ гэдэг бүх асуудалд бүх хүмүүсийг шошин байхаар шаарддаг юм байна. Тийм хандлагаар асуудалд ханддаг юм байна. Ямар настай хүн байсан ч, ямар өндөр албан тушаалтай байсан ч, ямар их мэдлэг мэргэжилтэй байсан ч. Тэгээ шошин болвол яах вэ гэдэг дөрвөн мөн чанартай байна. За энэних нэг нь бол мэдгүй гэж хэлдэг, зөртөөх хэрэгтэй. Мэддэг гэж бардамлах, ихэмсэглэх хэрэг байхгүй. Хоёрдугаард нь бол шин зүйлд суралцах, хүсэлтэй байх. Би бол анхлан суралцж байгаа. Шошин юм аа гэж. Ийм байдлаар хандах юм бол бүхэж зүйлийг шинээр суралцж болно. За гуравдугаард нь бол өөрийгөө бүх зүйлийг мэддэг гэж бодсон хэрэггүй. Хичнээн их туршлагатай, хичнээн их мэдлэгтэй ч гэсэн. Тийм учраас бүхэж зүйлд шинээр суралцчийн байр сууриас хандж хэрэгтэй. За дөрөвдүгээрд нь бол алдаа гаргахгаас айхгүйгээр дуршиж, нээж, ухаарж амьдрахад тус болно. Анхлан суралцчийн жорох санаа шошин гэдэг байр сууриас хандах юм бол алдаанаас айхгүй шүү дээ. Нүрэн төрх юм байхгүй. Ягаад гэвэл би эхэлж суралцж байгаа учраас. Би өчнөө сайн компьютерийн мэргэжилтэй ч гэсэн би энэ асуудлыг, энэ программыг, энэ үйлдэлийг эхлэн суралцчийн жорох санаагаар дахиж авч үзье. Дахиж суралцъя гэсэн. Ийм байр сууриас орох шүү дээ. Тэгэх юм бол алдаа гаргасан ч аахгүй. Тэрийг жасаад сайжруулад тэгж хааш явах болж байгаа те. Ерөнхийдөө бол багш байсан ч ерөөсөө бусдаас сурах зүйлүүд байдаг. Тэгэхээр бүх асуудалд бол эхлэн суралцчийн зорих санаагаар хандж хэрэгтэй. Амьдрал бол өглөө болгон шинэ эхэлж байдаг. Өдөр болгон шинэ эхлэл байдаг. Тийм учраас бүх асуудалд шошин гэдэг зорих санаагаар шинэ эхлэл байдлаар хандж явах юм бол илүү амжилттай, илүү аж жаргалтай, илүү хөгжил төвшөлтэй болно. За өнөөдөр ярих 3 дугаар сэдв сурах 3 дугаар үг нь юу вэ гэвэл кайзен.
За кайзен гэдэг бол сайжруулах, үргэлж урагшлах, баг багаар илүү сайн болгох гэсэн ийм утгатай үг. За энэ бас хоёр үгнээс бүрдэж байгаа юм. Кай гэдэг нь бол өөрчлөн жасан гэсэн үг. Зан гэдэг нь бол сайн, зөв гэсэн ийм санааг илэрхийлж идэг. Тийм учраас кайзен гэдэг нь альваагийг тогтон молоо тасралтахгүй сайжруулах ухаан гэж ойлгож байна. Сайжруулна гэхдээ жиргэл бид нар асар том өөрчлөлтийг хийх ёстой гэж ойлгодог. За энэ бол буруу. Амьдралын бүхий л хүрээний асуудлуудыг маш жижигхэн өөрчлөлтүүдийг алхмуудыг хийж тэр нь хурамтлагдаж хагаад том өөрчлөлт, твшил бий болдог. Тийм учраас тасралтгүй баг багаар алхамаар сайжруулад явах хэрэгтэй гэсэн энэ санаагийг энэ кайзен гэдэг үгээр илэрхийлэх юм байна. За энэ бол бие хүнээ хөгжилж ялгаа байхгүй. Компани албан байгууллагын үйл ажиллагаач ялгаа байхгүй. Бүхэл бүтэн нийгмийн асуудалч бас яг энэ байдлаар явахт нь. За одоо нэг хэдэн жишээлх юм бол өнөөдрийг өчигдрөөсөн 1% өөрчлөх юм бол 100 хоногийн дараа 100% өөрчлөх гэсэн. Өнөөдрийг өчигдрөөс нь бүр оргонгоор нь 100% өөрчлөх болчихоо байхгүй. Гэтэл байна шүү дээ. Бид нар 1% өөрчлөж байна. Өөрчлөхгүй бол амьдрал хөвөр юм байна шүү дээ. Өчигдөр үр дүнгээ өнгөрсөн. Өнөөдөр бас ялгаа байхгүй өчигдөр шиг. Эсвэл өчигдрөөс нь доортож мэд. Тэгэхээр өнөөдөр заавал өчигдрөөс нь сайн байх хэрэгтэй. Хэдэн хувь сайн байх хэрэгтэй вэ гэдэг ерөөсөө 1% сайн байхд бол. Тэгэх юм бол 100 өдрийн дараа 100% сайжирчихсан байх нь байна шүү дээ. За суралцсан ч гэсэн ялгаа байхгүй. Өдөрт ерөөсөө 10 минут суралцах юм бол 10 хоногод 100 минут, 100 хоногод 1000 минут. Нэг жилд 3600 минут суралцна гэсэн. Өдөр болгон 100 алхам алхаж болно. Өдөр болгон хэн нэгэнд талархал илэрхийлж болно. Ийм байдлаар баг багаар өөрийнхөө амьдралын хөвшлийг өөрчлөөд явах юм бол асар том өөрчлөлт бий болно. За Япончууд бол юу гэж ярьж байгаа нөхдөж хэрэг. Төгс болно гэж яарсан хэрэггүй. Зүгээр баг багаар тогтмол урагшлах хэрэгтэй. За энэ бол кайзен. За одоо жалгаад дөрөвдүгээр зүйл. Дөрөвдүгээр зүйл бол 8 аваши. За 8 аваши гэж юу вэ гэвэл шийдвэр гаргахаас өмнө дотоод бэлтгэлээс хангасан байх хэрэгтэй. Хүмүүсийн санал, дэмжлэгийг урьдчилж авна гэсэн ийм одоо хоёр утгатай байна. За энэ бол бас хоёр үгнээс бүрдэж байгаа. Нэг нь бол нэ гэсэн үг. За энэ бол үндэс. Хоёр нь бол маваши, эргүүлэх, тойруулах гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол анх одоо цэцэг мод шилжүүлж суулгахаас өмнө үндэснээ хэсгийн тойруулаад жөөлөх. За энэ бэлтгэх үйлдэлийг бол 8 аваши гэж нэрлэдэг байсан. За ер нь бол ургамлыг тарж ургуулах үед бол үндсийн тойруулаад хөрсөн жөөлөлдөг ч юм уу, бурдаа хийдэг ч юм уу, усалдах ч юм уу. Ийм үйлдэлүүдийг бол хийдэг. Тэгэхээр эндээсээ бол утхан шилжээд өнөөдрийн хувьд бусдын санал бодлыг урьдчилан сонсоод хамтын шийдвэр гаргах суурийг бэлдэх гэсэн. За ийм утгаараа хэрэглэж байгаа юм. За жишээлх юм бол юу байж болох вэ? Том өөрчлөлт хийхээ өмнө бусдын итгэлийг олох хэрэгтэй. Суурийг тавих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол хүлээж авахгүй. За бас зөөлөн харилцааг бий болгоод зөвшөөрөлд хүрэх. За бас шийдвэрийг хамтдаа гаргаж байгаа юм шиг ийм уур амьсгалыг бүрдүүлэх. За сөрөг эсрэг хүчил үүсгэх, сэргийлэх, харилцан ойлголцод хүрэх. Ийм байдлаар ашиглахад ийм санаагаа илэрхийлсэн үг юм байгаа юм. 8 аваш гэх юм бол тэгэхээр Япончууд бол маш ухаалаг хөрс суурийг бол маш сайн бэлдэж тавьдаг байх нь. За одоо ажил амьдрал дээр гардаг зарим одоо жишээлх юм бол ажлын шин системийг нэвтрүүлэх гэх юм бол эхлээд багийнхаа гишүүтэй сайтар ярилцж агаад саналыг авсан байх хэрэгтэй. Гэнт оруулаад ирэх юм бол хүлээж авахгүй. За гэр бүлийн шийдвэр ч гэсэн ялгаа байхгүй. Том шийдвэрийг бол гэнт гаргаж болохгүй. Хамтаараа баг багаар хэлэлцчиж, уур амьсгалыг бүрдүүлж, том шийдвэрүүдийг гаргаж болно. За найз нөхдөйгөө хамтарч ажиллах үед ч гэсэн ялгаа байхгүй. Сэтгэл хөдлөлөөр гэнтийн шийдвэрүүдийг гаргахгүй тэд нарынхаа байр суур, саналыг сайн сонсож, тусаж оруулах хэрэгтэй. За ингэхийн бол олон давуу тал байж байгаа. Зөрчилдөөн багасна. Итгэлчлэл нэмэгдэнэ. За хамтдаа шийдвэр гаргаж байгаа юм шиг ийм мэдрэмж
бий бол. Тийм учраас ойлголцол дээр суурсан учраас үр дүн илүү тодорхой байдаг. За ийм одоо Япон үг байж байгаа юм. Сайн үр тариалахын тулд эхлээд хөрсийн сайн жөөлөх хэрэгтэй. 8 аваа шиг хэрэгтэй гэсэн үг. Тэгхийн болвол үр сайн ургана, ургалж хураалт сайн. За бид нар болвол юу тарсан болвол юу хураана гэсэн ийм үг байдаг. Энийг сайн мэддэг. Тэгвэл өнөөдөр болвол хөрсийн сайн жөөлөх юм болвол илүү сайн ургаж авна. За тэр юу тарсан болвол юу хурааж авна гэдэг бас нэг алхам гүнжгэр үлсэн. Ийм ойлголт юм. За 5 дугаард нь. За 5 дугаард нь гарч ирж байгаа үг юу вэ гэх юм бол гамбаруу гэдэг үг. Гамбаруу гэдэг бол шантрахгүй байх гэсэн ийм утгатай үг. Бүхтэн чадлаанд ажиллаж чармих, бууж өгөхгүй, төвчээртэй байх, шантрахгүйгээр зүтгэнэ гэсэн. За ийм утгыг илэрхийлдэг Япон үг. За энэ болвол бас хоёр үгнээс бүрдэж байгаа. Эхнийх нь бол ган гэсэн үг. Хатуу, жөрүүд, зоригтой. Дараа нь бол бааруу гэсэн үг. Сунган, хүчлэн. За энэ хоёр үгнээс гамбаруу гэсэн үг бий болж байгаа. За ингээд энэ гамбаруу гэдэг нь бол ямар ч хичүүн нөхцөлд өөрийгөө дайчилж шантралгүй үргэлжлүүлэх гэсэн ийм санааг илэрхийлдэг. За гамбаруу гэдэг үг бол ямар үр дүнтэй байх гэх юм бол зорилготой хүрэхин төлөө хичээнэ, сэтгэлээр унахгүй, урагшлан, шүгэмжлэл, саад бэрхшээлийг ялан давна. За энэ үед бол зоригжуул хэлдэг үг юм байна. Зүгээр ямар ч үр дүн гарахгүй байсан ч гэсэн шантрахгүй байгаарай гэж. За тэгс сануулдаг гамбаатай хөдөө сая гэж. Хариуд нь утаж ирэх гамбар юм бас гэж. Би бол өдөр болгон гамбаатай хийж гинэ гэж. Шантрахгүй зүтгэж гинэ гэж. Японочууд бол ерөөл хэлэхээс илүү гамбаатай хөдөө сая шантрашгүй байгаарай гэж. За энэ үгийг их төөмөл хэрэгэлдэг. За ерөнхийдөө бол монголоор хэлэх юм бол чармигаарай гэсэн үг. Зүгээр нэг амжилт хүсье гэсэн үг биш ээ. Энэ гамбараа гэдэг бол өөрийнхөө дайчлаад чадах бүхнээ хийх гэсэн юм урам зоригийн хүчтэй үг юм байна. За энэ бол Япон хүн аман тарина. Уншлах гэсэн үг. Өдөртөгчнөөчудаа сонсно. Баргал одоо ирэхэд үгийн төгсгөл, уулзалтын төгсгөлд хэлдэг одоо ийм үг болчих. Уулзаад холдох үед за түр баяртай гэж монголчууд бол хэлдэг. Тэрний оронд бол гамбааттай гэж. За чармигаарай. За хичээгээрэй. За шантаршгүй байгаарай гэсэн. За энэ гамбаруу гэдэг үгийг хэрэгэлдэг. За гамбаруу гэвэл ерөөсөө хэлэхгүй орчин гэж ерөөсөө байхгүй. Жишээ нь сурах орчин. Хичээлэн сайгаарэ гамбааттай. Ажил мэргэжилд асуудал тулгарсан ч гэсэн гамбааттай. Хувийн амьдралдаа ч гэсэн гамбааттай. Эрүүл мэнд бие бэлтрийн хувьд ч гэсэн гамбаруу. За ийм гайхамшигтай үг байдаг. Бид нар ч гэсэн одоо өдөр болго гамбааттай хийж байна. Та бүгдий бас гамбааттай хөдөө саая гэж хэлмээр байна. Амжилт гэдэг бол ерөөсөн авьяасаас илүү шантаршгүй орлогын үр дүн гэсэн ийм үг байгаа юм. Тэгэхээр Японочууд бол энэ чаршмыг барьж байгаа. За тэрийг бол илэрхийлсэн үг нэ гамбаруу гэж ойлгож болно. Хэн ч гэсэн хичээж зүтгэж шантаршгүй байх юм бол амжилттай, аж жаргалтай, сайн сайхан амьдрна. За одоо залгаад 6. 6 нь бол ваби саби. За энэ ваби саби бол маш гайхамшигтай үг. Юу гэсэн утгатай вэ гэх юм бол энэ төгс бус төр зуурын энгийн жүйсийн гоо үжигслэнгийг хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай. Японочдын гоо зүйн гүн ухаан юм байна. Гоо зүйн философи гэсэн. Юунд гоо сайхан байна вэ? Төгс биш. Маш энгийн тийм зүйлд бас гоо сайхан байдаг гэсэн. Мэдээж төгс ер бусын зүйлд гоо сайхан байж таар. Гэтэл биш. Тэрнээс гадна нөгөө талд нь бас ер бусын гайхамшигтай гоо сайхан байдаг. За энийг илэрхийлсэн үг нь бол энэ ваби саби юм байна. За энэ бас хоёр үгнээс бүрдэж байгаа юм. Ваби гэдэг нь бол энгийн даруухан байдалд орших гоо сайхан гэсэн. Саби гэдэг нь бол насжилттай, хуучралтай, чаг хугацааны улмурд орших уян сэтгэл гэж. Өөрөөр хэлэх юм бол хуучирсан ч хамаа байхгүй, хөгширсэн ч хамаа байхгүй, төгс биш байсан ч хамаа байхгүй, бодигтуу байсан ч энд бол гоо сайхан байдаг гэсэн ийм санаа байгаа. Ингээд энэ ваби болоод саби нийлэгдэж ирэг. Энгийн байдал, төгс биш байдал, насжилт, хөгшрөлт. За энэ дотоодод бас орших, уярал, гоо сайхан байдаг гэсэн. За ваби сабигийн ямар жишээ байна вэ? Жишээлх юм бол чав орсон аяг гэдэг ч юм уу. Хагархай ваар савыг нийлүүлээд наачсан
Эсвэл хэлбэр галбар муутай бүтээгдсэн эджүүл угаардаг ч юм уу. За хуучирсан эджүүлүүд байна. Хуучин сандал, гэрийн тавлаг. Энэ бүхэнд болбол өөрийн гэсэн гоо сайхан оршиж байгаа. Навчсан унсан, хөглөрсөн намрын өжөмж. Нас явж байгаа хүнээ үрчлээстэй нүүрч харъя. Амьдралын туршлагыг туулсан халуучсан. Энэ бүхэнд болбол Ерөөсийн гоо сайхан байж байгаа. Дутуу журсан зураг, хэлбэр галбар муутай уран бичлэг. За энэ бүгд болвол бүгд өөрийн гэсэн төрдөрөх онцлог шинжтэй байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэсэн бас ваби саби. Ичнээ их сул талтай, алдаатай, сорвтой байсан ч гэсэн энэ болвол төгс бишийн илэрхийлэл. Миний үнэн төрх юм учраас үнцэнтэй. Энийг олж харах, гоо сайхныг мэдрэх. За энэ болвол ваби саби юм байна. Өөрөөр хэлэх юм бол энэ энгийн амьдралаас гоо сайхныг олж харна. Тэгээд сэтгэл ханамжтай амьдрах ийм гүн ухаан. За тэгэхээр ваби саби ямар ач холбогдолтой байх вэ? Сэтгэлжийн хувьд бол заавал төгс болох гэж хичээгээд хэрэггүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх бол амьдралын орчинд болвол энгийн байгалийн мэдрэмжийн орчныг бүрдүүлнэ. Харилцаанд бол бусдын сул талын шүгэмжлэхийн оронд уучлах, ойлгох. За уран бүтээлд бол алдаа, өвөрмөч байдал нь бас уран бүтээлд амьд уур амьсгалыг бүрдүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ төгс биш, дуусаагүй. Эсвэл түр оршиж байгаа зүйлсийн дотор ч гэсэн гоо сайхан оршдог. Ерөөс алдаан дотор ч гэсэн. За ингэж энгийн мөртлөө тэгээ бас төгс биш зүйлээс гоо сайхны мэдрэх. Амьдралын утга учирыг олох. За энэ болвол ваби саби. За одоо жалгаад 7. 7 нь болвол какебу. За какебу гэж юу гэвэл гэр бүлийн төсвийн тэмдэг. Өөрөөр хэлэх юм бол Япончуудын орлого зарлагаан ухамсартайгаар удирддаг арга гэсэн. За энэ какебу болвол Япон айл болгонд байдаг. Маш хичээнгүйлэн тэмдэглэдэг ийм орлого зарлагын гэр бүлийн төсвийн тэмдэг юм байна. За энэ болвол бас 3 үгнээс бүрдэж байгаа. К гэдэг нь гэргсөв, кай гэдэг нь бол тоочоо, төлөвлөгөө, буу гэдэг нь бол тэмдэг бүртгэл гэсэн утгатай. Данс гэсэн. За ингээд ямар утгыг илэрхийлж гэнэ хөхтэй зэрэг гэр бүлийн санхүү хянах, хэмнэх, ухаалах арга гэж. За ингэж ойлгох. Тэгэхээр Япончууд болвол санхүүгийн зөв дадалж аршилтай болоорой. Хэмнээрээ, орлогоо нэмэгдүүлээрэй гэж зүгээр ярьдаг гэсэн. Хоосоо биш. Ердөө л какебу хөтлөөд явуулах болно. Шинээр гэр бүл болж байгаа хүмүүсүүд какебу нэгэд л худалдаж аваад л тэмдэглэл хөтлөөд л явах болно. За какебу нь ямар үр дүнтэй байх юм бол нэгдүгüүрд нь орлого болоод зарлага өдөр болгон тэмдэглэл тооцоотой байх нь байна шүү дээ. Тэгээ хоёрдугаард бол санхүүгийн журчлал ухамсарл. Тэмдэглэл хөтлж явж байгаа сая өөрсдийнхөө юунд ямар мөнгө зарч болж байна. Хаана яаж үрж гинэ гэдгийг ойлгоно шүү дээ. Тэгэхээр яах вэ? Гуравдугаард нь илүү зарлаа хязгаарлах боломжтой болно. Ийм жилд мөнгө өрөөд байгаа юм байна. Тэгээд дөрөвдүгüүрд бол мөнгөний үн чанарын мэдэрнэ. Ийм какебутай байж ижил мөнгө гэдэг чинь бидний амьдралын хамгийн чухал хэсэг юм байна. Хэмнэх ёстой юм байна. Нэмэгдүүлэх ёстой юм байна. Зөв зүйл зарцуулах ёстой юм байна гэдгийг ухамсарлах юм байгаа юм. Тэгээд хянамгай, зоригтой хэрэглээгээ бий болгоно. Ийм гайхамшигтай зүйл. За энэ болвол дэлгүүрт худалдаж байгаа. Альж дэлгүүрт орсон какебу байгаа учраас худалдаж аваад хөтлөөд явуулж болно. За ерөнхийдөө яаж хөтлөх вэ гэх юм бол нэгдүгüүрд нь орлогоо бичнэ. Чалан, нэмэлт орлого, урамшуулал юу байна? Орж ирж байгаа мөнгүүдэн дээр нь бичнэ. За хоёрдугаард нь бол зарлага ангилж тэмдэглэнэ. Хоолнд, байранд, тээвэрд, зугаа жингэлд зарчуулсан мөнгүүд төрөлжүүлэр. Тэгээд яагаад ийм зардал гарсан бэ гэж өөрөөсөө асуух ёстой. Ингээд сар болгоны ичсэд дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд ирээдүйнхээ зорилгыг тодорхойлоод энийг хадгаламжинд хий, энийг аялал зарцуул, энийг өржээлэнд зориулъя гэдэг ч юм уу. Ийм байдлаар гэр бүлийн орлого зарлага болвол заавал тэмдэглэхгүй болохгүй. Какебу хэрэглэхгүй болохгүй. Энэ бол амьдралын хамгийн том менежментийн хэсэг. Ийм какебу байхгүй айл болвол далай дээр төөрсөн онгочтой адил. Чиглэлээ алчсан гэсэн. За Япончууд бол энэ яагаад заавал какебу байх хэвээр юм бол мөнгө олохын төлөө биш. Энэ мөнгийг болвол хэрэгсэл болгож ашигладаг. Ингээд энэ мөнгийг хэрхэн зөв ашиглаж гинэ гэдгээр амьдрал нь тодорхойлогдож идэг.
хичнээн их орлого орж ирж исэн ч гэсэн төлөвлөгөө тоочоо байхгүй болвол ядууд харж байгаа. Хэвэр юм байна. Өрөндөж ор. Орлого ч бага байсан ч зөв зарцуулж чадах юм бол бас сэтгэл хангалуун амьдрах болж чаддаг. Тийм учраас какебо байх юм бол санхүүгийн стресс буурна, буруу журчлаа мэдэрнэ, хадгаламж нэмэгдэнэ. Какеботой айл хадгаламжтай болно. Өөрөөр хэлэх юм бол төлөвлөгөөтэй айл гэсэн. Тэгээд өөрийгөө хянах чадвартай болно. Тэгээд амьдрал илүү дотвортой, сэтгэл хангалуун болно. За ийм олон сайхан давуу талтай. Тийм учраас бид нар ч гэсэн какебо хөдөлдөг зуршилтай болох хэрэгтэй байна. За 8 дугаарт. 8 дугаард нь болвол шингэрийн юку гэсэн ийм үг байна. За шингэрийн юку болвол юу гэвэл байгаалаар өөрийгөө угаана гэсэн үг. За энэ болвол хоёр үгнээс бүрдэж байгаа юм. Шингэрийн гэдэг нь болвол ой мод гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол байгаалыг зааж байгаа. Юку гэдэг нь юу гэвэл усанд орох хэлж байгаа юм. Шүршүүрээр бие явах. Эсвэл усанд орох, умбах, сэлэх. Тийм учраас шингэрийн юку болвол ойн дунд шингэх, байгаалаар өөрийгөө угаах гэсэн ийм санаагаа илэрхийлж байгаа юм. Бид нар бол зөвхөн усанд орж бие яваадаг. Гэтэл энэ болвол зөвхөн ус биш, байгаалаар хүртэл өөрийгөө угааж болох. Энэ санаагаа илэрхийлсэн үг. Энэ болвол асар их олон сайн, үр дагавартай, тэгээд шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл юм байгаа юм. Байгаалд байх юм бол стрессийн давар, кортизол буурдаг. Зүрхнээ жохолд дотворж, анхаарал төвлөрөл сайжирна, сэтгэл санаа амгалан болно. Дархлага хүртэл сайжирдаг. Манай монголчууд болвол байгаалд гарахыг байгаалд гарна гэж хэлдэг. Салхинд гарна гэж ярьдаг. Тэгэхээр энэ болвол бас л төдийлөн оновчтой биш. Хятад, Япон хэлэнд болвол салхинд гарна гэсэн үг байхгүй. Англи хэлэнд ч гэсэн харагдах байх. Өдөр тутмын хэрэглэгддэг биш. Тэгэхээр салхинд гарах биш. Байгаалд гарна гэж хэлвэл зөв. Салхинд гарна гэдэг бол зүгээр л гарч эрүүл агаар амьсгах гэсэн ийм санаа. Заавал байгаалын орчин сайтай байх шаардлага байх. Ямар ч байсан утаа тоосгүй бөглөрсөн уур амьсгалаас гараад эрүүл агаар амьсгах гэсэн энэ санаагаа илэрхийлж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийн энд ярьж байгаа энэ Япон хэлний шингэрийн юку болвол байгаалаар өөрийгөө угаах, байгаалд гарах гэсэн санаагаа илэрхийлж байгаа юм. Тэгэхээр зөвхөн салхинд гарах биш, байгаал сайтай гажир эрүүл агаар гарах юм бол бүр илүүрдэнтэй гэсэн. За жишээлх юм бол яаж шингэрийн юку хийх вэ? Нэгдүгээрд бол ухаалаг төхөөрөмжүүдээс холдох, гар утсаа унтраадаг ч юм уу. Тэгээд ганцаараа юм уу эсвэл чимээгүй хамт байгаал дунд алхна. Алхахдаа яаж алахгүй хөтэй жирэг яарах биш. Алхан бүрийг мэдэрч алхна. Тэгээд шуудын жиргээ, салхинаа чимээ, өв сурмбалын үнэр. Энийг мэдрэх, анхаарлаа төвлөрүүлэх. Тэгээд гүн амьсгах. Ийм байдлаар байгаалд байх юм болвол шингэрийн юку гэдэг зүйл болно. Байгаалаар өөрийгөө угаах гэдэг үгдэл үүсэх юм байна. За хаан хийж болно. Заавал модон дотор биш. Хотын парк байж болно. Ой мод байвал бүр сайн. Нуур уснаа дэргэд байж болно. Зүгээр л булкан дээр гараад нарны гэрэлд байх. За эн чинь бас л байгаалаар өөрийгөө угааж байгаа хэрэг. За хамгийн сайн нь бол өглөө нарны үеэр 15 минут орчим алхах. Энэ бол хамгийн үр дүнтэй гэж үзэж байгаа. Тэгээд амралтын өдрүүдээр олон чааг ууланд аялдах ч юм уу. Байгаалын үжигсэнтэй газруудаар зугаалах. Энэ бол бүгд шингэрийн юку болно. Хамгийн ухаалаг шийдвэр юу? Энэ бол зүгээр л ойроо ороод алхах, эрүүл агаар амьсгах гэсэн юм үг байдаг. За өнөөдрийн ярих 9-р зүйл. За энэ бол хараа хачи бүх гэсэн юм үг. Энэ тухай бол урд нь бас ярьж өнгөрж исэн. За энэ бол гэдэснийхэн 80% дүүртэл хоол идэгсэн ийм санаа байна. Япончуудын уламжлалт хоол начирч. Энэ бол Япон хүмүүсийн эрүүл урт насалж байгаа хамгийн гол нуучин нэг. Ихэ итгэхээс идэхгүй байхын дээр гэсэн ийм үг байдаг. Тийм ч учраас Япон хүн өнөөдөр дундаж наслтаараа дэлхийд 1-р байранд орж байгаа юм. 100 гаруй настай хүмүүсүүд чахаасан байна. За энэ хараа хачи бүү болвол хоёр үгнээс бүрдэж байгаа юм. Хараа гэдэг нь гэдэс гэсэн. Хачи бүү гэдэг нь 8%. 8% гэдэг нь бол 180 гэсэн үг. Тэгэхээр энэ чадсан мэдрэмж гэж байна. Энийг 100% хангах хэрэггүй. 80% байхад нь чогс гэсэн ийм санаа. За ягаад хараа хачи бүү байх вэ гэдэг жирэг. Гитэрдэл итгэхээс жайсаж байгаа юм. Тэгээ хоолны шингэлт
сайжирна, жин нэмэгдэхээс бас хамгаална, эрчиг хүч төвлөрөл сайжирна. Эрүүл урт наслана. За тэгэхээр яаж одоо ингэж хараа хачибу хооллох уу? Бас арга байж байгаа юм. За энэних нь нэгдүгээр бол ухамсартай идэнэ. Хоолыг яг хогтой жирэг яарж болохгүй. Тайван суугаад анхааралтай жажлана. Жажлах бас тоо байж байгаа. 30 удаа жажлана. Тэгж идэх юм болвол чадсан мэдрэмж бий болно. Эцсэн хоол тодорхой хэмжээнд шингээд тэр мэдээлэл нь тархинд иржиж чадсан гэдэг мэдрэмж бий болдог. Тэгэхээр хоолын хэрвээ түргэн бүхэл халаар нь идэх юм болвол чадсан гэдэг мэдрэмж бий болохгүй. Хичнээн тах идэх гэсэн үг. Тэгэхээр удаан, тайван, олон жажлаад идэх юм болвол чадсан мэдрэмж бий болдог гэсэн үг. За энэ нь бол хамгийн гол арга. За хоёрдугаар нь бол чадсан биш. Баргал чадсандаа гэдэг, төгсөндөө гэдэг. Ийм мэдрэмж төрөх үед нь хоолой том болно гэсэн үг. Хоолой том тулсал биш. Бүр амархан гартал биш. Гуравдугаард нь бас арга байна. Бага орчтой, порстой. Жижиг тавган дээр хоол идэг. Том хавлгаар биш, савхаарх иддэг ч юм уу. Иймэрхүү бас арга техникийг хэрэглэж болно. Тэгээд хамгийн сүүлд нь давхар хооллохоос татгалж юм байгаа юм. Энэ юу ихтэй зэрэг үлдсэн хоол идэггүй. Жуухан хоол үлдчихлээ гэдэг ч юм уу. Энийг бас идчих юм өсөн гэдэг ч юм уу. Тэгждэг. Чадсал юм болвол идэд дуусахгүй байсан ч хамаахгүй. Тавхтай хоол орхих хэрэгтэй. За ийм аргуудаар хараа хачиб үйдэн. Нэг удаа хэтэртэл идэхгүй. Өдөрт олон удаа хувааж идэж болно. Өлсөх үедээ хоол авч идэж болно. Тэгээ идэх үедээ хэтэртэл идэхгүй баг. За ийм арга бас байна. За өнөөдөр ярих хамгийн сүүлийн сэдв. За энэ бол умуу яри гэдэг үг. За энэ ямар утгатай вэ гэхдээ зэрэг умуу яри болвол бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгох гэсэн. Хүнээ оронд өөрийгөө тавих ухаан гэсэн ийм санаагаа илэрхийлдэг. За энэ бол бас Япончуудын хамгийн гайхамшигтай гүн ухааны нэг. Умуу яри. За энэ бас хоёр үгнээс бүрдэж байгаа юм. Эхнийх нь бол умуу. Умуу гэдэг бол бодно гэсэн яри гэж байгаа юм. Яри гэдэг нь бол хуваалч нь илгээн гэсэн ийм санаагаа илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ хоёр үг нь нийлээд өөрийн сэтгэлийг бусдад хүргэн тэгээд тэдний мэдрэмжийг ойлгоно гэсэн ийм санаагаа илэрхийлж байгаа. Нэг л үгээр хэлэх юм бол бусдын сэтгэл мэдрэмжийг ойлгоно, тэд нарын оронд өөрийгөө тавьж үжинэ гэдэг ийм санаа. За тэгэхээр яаж одоо энэ умуу ярыг хэрэгжүүлэх вэ? Нэгдүгээрд нь мэдээж бусдын оронд өөрийгөө тавьж үжих хэрэгтэй. Хэрвээ би байсан бол яах вэ? Хоёрдугаар нь бол сайхан үгээр дэмжих, зоригжуулах. Гуравдугаар нь бол чин сэтгэлээсээ дэмжиж тослох. Дөрөвдүгээрд нь бол хэн нэгний шүхэмжлэхээс өмнө ойлгохыг хичээх хэрэгтэй. Огт ойлгохгүйгээр хүнийг шүхэмжилдэг дайрдаг хүмүүс байж байгаа. Энэ бол ихэвчлэн одоо сөрөг үр дагавартай. Эсвэл хамгийн сүүлд нь ерөөсөө чимээгүй сонсох хүлээн зөвшөөрөх. За энэ бол бас умуу яри юм байна. За энэ умуу яри бол Япон соёлын ёс суртахууных нь харилцааных нь үндэс юм байна. Бусдын өмнөөс бодож сэтгэж хийж гүйцэтгэх гэсэн. Ийм үндэсдэг өнөөдөр дэлхий дээр өөр хаач байхгүй. Жишээлх юм бол автобусанд суудал тавьж өгж байгаа. Энд чинь умуу яри мөн. Хамтран ажиллаж байгаа хүмүүс нь чимээгүй дэмжиж байгаа. Умуу яри мөн. Хүнд хэцүү үед жөөлөн сэтгэлээр хандаж байгаа. Тусалж байгаа. Энд чинь умуу яри мөн. За одоо тэгвэл умуу ярыг яаж хэрэгжүүлэх вэ? За ер нь бол бусдын оронд өөрөө байсан бол яах вэ гэдэг. Энэ байр суурьнаас бодож сэтгэж асуудалд хандгал юм болвол умуу яри болж байгаа. Сэтгэл шингэсэн энгийн үйлдэл хижээч мартагддаггүй гэсэн ийм үг байдаг. Хичнээн жижиг ч хамаагүй байхгүй. Сэтгэлээ шингэх юм бол болно гэсэн. За өнөөдрийн ярсныг дүгнэе. Өнөөдөр Япончуудын амжилттай, аж жаргалтай амьдарж байгаа нууц түлхүүр нь болсон 10 үг явж үжлээ. За энэ үгнүүд бол бусад улс үндэстнүүдийн үгэнд бараг байдгүй. Зөвхөн Япон хэлэнд байдаг. Энэ үндэснээ онцлог шинжийг харуулсан. За ийм 10 үг. Энэ 10 үгийг чийжлээд амьдралдаа хэрэгжүүлж чадах юм бол бид нар ч гэсэн ялгаа байхгүй. Амжилтанд хүрнэ. Аж жаргалтай амьдрал. Нийгэм бүхэлдээ сайхан болно. За ингээд энд бол 10 үгийг хэллээ. За энэнийх нь нэгдүгээр нь бол икигай. Икигай бол амьдралын утга. Ямар амьдрал хамгийн сайхан байдаг вэ гэх юм бол өөрийн авьяас чадвараараа өөрийн дуртай зүйлээ хийгээд нийгэм, улс үндэстэн, гэр бүлдэн хүчин зүтгэл гаргаж чадж байгаа. Тэгээ эндээсэн
орлогын их усүртэй байх юм бол энэ бол хамгийн гайхамшигтай икигай амьдралын утга. Тэгэхээр дийлэн хүмүүс тийм байдаг. Багш, эмч, ер нь бүх мэрэгжлүүд тэр мэрэгжилдэн дуртай. Тэгээ тэр мэрэгжлэрэн амьдралынхаа их усүрийг олдог. Тэгээд тэр бол мэдээж нийгэм нийт хамт олондоо тус болж байгаа учраас тэр бол икигай юм байна. Хамгийн гол нь энэ бол миний амьдралын утга гэж хүлээн зөвшөөрөөд тэрнээсээ таашаал авч чаддаг. Сэтгэл ханамжтай байх. За энэ бол амьдралын утга юм байна. Өөрөөр чинь хамгийн их аж аргалтай сэтгэл ханамжтай болох зүйл. Японочууд бол ингэж амьдардаг байх нь байна шүү дээ. Амь хаваа гэж биш. Заавал нийгэм нийтийн төлөө. Хамгийн наачх нь гэр бүлийн төлөө. Хайртай хүмүүсийн төлөө. Тэгсэн мөртлөө өөрийгөө аж аргалтай байлгаж чаддаг. Бас орлоготой байдаг. Ингэж амьдардаг байх нь нэгсэн тоо. За хоёрдугаард нь шуушин. Шуушин гэдэг бол биеийн тоож бардамлна гэсэн үг. Өөрийгөө мэдсэн чадсан гэж ихэрхэн гэсэн үг биш. Өөрийгөө багш өндөр настай гэж тэрүүгээр ихэмсгэлнэ гэсэн үг биш. Ямар ч насны хүн, ямар ч мэрэгжилтэй хүн бүх зүйлд эхэлж сурах чинь байр сорноос хандна гэсэн үг. Тэгжээж юм сурна хөгжинэ. За 3 дугаар нь бол кайзен. Кайзен бол сайжрал гэсэн үг. Юмыг үндсээр нь нэг л дээр өөрчлөх биш. Багаар алхамаар сайжруулад явах юм. Өчтөрөөс нэг хавар илүү багт бол. Энийг үргэлжлүүлж чадах юм бол асар гайхамшигтай үр дүн төрнө. За 4 дугаар нь бол 8 авааш. Үндэс суур чухал. Ямар нэг том шийдвэрийг гаргахын өмнө хүмүүсийн санаа бодлыг урьдчилан сонсно. Дэмжлэгийг авах хэрэгтэй. Тэгхийн бол энэ үл ойлголцлоос сэргийлээд хамтын шийдвэрийг илүү амжилттай хэрэгжүүлэхэд тус болно. Юу тарвал юу хураана гэсэн үг байна. Гэтэл энийг бас чааш нь хөгжүүлээд юм тарихтаа үндсийн хөрсийг сайн арч чадах юм бол илүү сайн зүйл хурааж авна, ургана гэсэн ийм санаа. За 5 дугаар нь бол гамбар. Үр дүнгийн харах гэж яарсан хэрэггүй. Төвчээртэй байс орох хэрэгтэй. Хийж байгаа зүйлийн төлөө хамгийн сайнаар шүтгэх хэрэгтэй. Шантаршгүй байх хэрэгтэй. За энэ бол Японочдын амны уншлаг болсон үг өдөрт өчнөж олон сонсно. Бүхэл зүйлд шантаршгүй, шүтгэж яадаг, гамбаттай хийдэг. За 6 нь бол ваби саби. Ваби саби бол төгс биш зүйлд ч гэсэн амар амгалан гоо сайхан орчдөг. Амьдрал бол ерөөсөн хэжиж төгс байж чадахгүй. Би өөрөө ч төгс биш. Бусад хүмүүс ч гэсэн төгс байх алавгүй. Энийг хүлээн зөвшөөрөөд энд оршиход тэр гоо сайхныг мэдрэх. Алдаа ч гэсэн ялгаа байхгүй. Алдаан дотор бас ваби саби байж байгаа. За 7 нь бол какабо. За энэ бол маш чухал. Орлого зарлагаанд төлөвлөд төсвөө гаргаад түүнийг мөрдөөд явахд тус бол. Энэ бол хүмүүсийг сэтгэл хангалуун санхүүгийн доктортой амьдралыг хийхэд тус болно. Санхүүгийн зөв төлөвлөж чадсан хүн л санхүүгийн эрхчлэн төр. Мөнгө бол зориг биш. Хэрэгсэл. За 8 нь бол шингэрийн ёко. Шингэрийн ёко бол байгаль дотор чагаа өнгөрүүлэх хэрэгтэй. Байгалийн орчин бол стрессийг буруулна, сэтгэл санаагийг тайвшруулдаг гэж шинжлэх ухаанаар тогтоогдсон зүйл. Тийм учраас парк, ой модоор алхах нь, чивэр агаар амьсгах нь байгаль дотор байна. Байгалийн хүчин мэдрэх. За энийг бол байгалаар угаах гэж байна. Зөвхөн усаар бие угааж чивэрлэх биш. Өөрийгөө байгалаар угааж явах хэрэгтэй. За энийг бол шингэрийн ёко гэж хэлнэ. Өдөрт нэг удаа усанд ордог бол өдөрт дахиад бас нэг удаа байгальд орох хэрэгтэй юм байна. Өдөр болгон байгалаар угааж чадахгүй ч гэсэн амралтын өдрүүдээр өөрийгөө байгалаар угааж явах хэрэгтэй. За 9 дугаар нь бол хараа хачибу. За энэ бол ухамсартайгаар хоололж хэмжээгийн тааруулах ухаан юм байна. Гэцнийхээ 80% дүүртэл хоол. Тэгээд чосож чадах юм бол маш гайхамшигтай үр дүн төрнө. За энийг бол хараа хачибу гэж байна. За хамгийн сүүлд нь 10 дугаард умууи ярыг ярьсан. Бусдын сэтгэлийг ойлгож хүндэтгэлтэй хандах энэ тухай. Өөрийгөө бусдын оронд тавьж хэрэгтэй. Тийм байдлаар харилж гэсэн. Хэрвээ би байсан бол яах вэ? Тэгхийн болвол хажиж үл ойлголцол үүсэхгүй. Маш сайхан найрсах, нөхөрсөх харьцаа бий болно. Эндээс гэр бүлтэйгээ хамт олонтойгоо аж аргалтай, эв наримталтай, сайн сайхан амьдрах. Ийм уур амьсгал, ийм нөхцөл бүрдэх юм байна. За энэ бол Япон хүмүүсийн амьдралын гүн ухаан, суурын суур, үндсийн үндэс. Өдөр болгон ярьж яадаг. Тэгээ хэрэгжүүлж яадаг. Ийм гайхамшигтай 10 үг. За ийм учраас та бүгд бас энэ 10 үгийг чэйжлээд амьдралдаа хэрэгжүүлээрэй. Үгийн сан зөвхөн 10 шин үгээр нэмэгдсэн биш. Амьдрал тэр хэмжээгээр баяжсан гэсэн үг.
За энэ дээр нэмээд зөвхөн энэ 10-аар бас хязгаарлагдахгүй. Өөр бас маш олон сайхан үгнүүд байдаг. Жишээлх юм бол мүгэн гэсэн үг, хязгааргүй гэсэн үг. Бидэнд боломж байна. Cookie юм гэсэн үг байдаг. Үргэлжилдэг, орчноо мэдрэгдэх гэсэн үг. Гамаан гэсэн үг. Гамаан бол төсвөр дэвжиртэй байх хэрэгтэй гэсэн үг. За бас ун гэсэн үг байж байгаа юм. Ун гэдэг бол бусдын ачид усыг санах хэрэгтэй гэсэн ийм үг. За бас мутайна гэсэн үг байна. Хайрын үрлэгэн байж болохгүй гэсэн ийм санааг илэрхийлдэг. За бас ичигу ичи ай гэсэн үг байж байгаа юм. Нэг мөч, нэг хүчрал гэсэн үг. Геккен метийн гайхамшигтай зөвхөн Японы соёл амьдралын гүн ухааны илэрхийлсэн ийм үгнүүд. Хэрвээ өнөөдрийн энэ яраа сонирхолтой байсан, бид нарт хэрэгтэй ярьж өгөөч гэж хүсэх юм бол дараагийн дугаард бас үргэлжлүүлээд хаад 10 чухал Япончуудын амьдралын нуучийг нээсэн ийм үгнүүдийг ярьж тайлбарж болно. Ийм учраас сонссон хүмүүсүүд лайк дараарай, сэтгэл дээр өөрийнхөө үжил бодлуудыг илэрхийлээрэй, олон хүмүүсд хуваалцаарай. За дараагийн дугаараар та бүхэнтэйгээ уулзъя. Маш их баярлалаа.